Мерсикор олон улсын байгууллага нь 2004 оноос эхлэн Ховд аймагтай хамтран ажиллаж 10 гаруй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд цаг агаарын мэдээллийг түгээж орон нутагт гамшигын төлөвлөлт болон эрсдлийг бууруулах, малчид болон орон нутгийн эдийн засагт тохиох зуудын эрсдлийг бууруулахад туслах, мал маллгааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор LTS 2 буюу гамшигын эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2 төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд мал эмнэлгийн үйлчилгээг дэмжих зорилгоор зорилтод сум болох Ховд аймгийн Булган, Уянч, Ховд, Мөнхайрхан, Мянгад, Манхан, Эрдэнэ бүрэн суманд мал эмнэлгийн зориулалт бүхий 25 тал зөөврийн хашааг хүлээлгэн өгч батламж гартууллаа. Энэ зөөврийн хашаатай болж байгаа явдал нь бол бас мал эмнэлгийн ажлыг хөнгөвчлөг, за малын халдвар төвшин, паразиттик өвчин, бусад арга хэмжээнд нь бас мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад нь бас нэлээд дэм тус болох юм хашаатай болж байгаамаа. Энэ хашаа та болсноор ялангуяа халдвар төвшин гарсан нөхцөлд шуурхай арга хэмжээ авч сумын халдвар төвшин гарсан халдвар төвшин голомтонд ажиллахад малыг тарилах хийхэд халдвар төвшний тархалтыг бууруулахад урсан сэргийлэхэд энэ хашааныхаа гол бид нь бол ашиглал өгч хөнгөлт үзүүлж ингээд бидний ажил дэм болж байгаамаа гэдгээ хэлж байгаа. За Булган сум сая малуугаах 3 байна байсан. За тэрний хашаа нь жоохон дутагдaltaй. За энийг бол олон талаар ашиглаж болно. Зөвхөн мал тарилганд биш, угаалганд ашиглаж болно. За нэгдүгээр зөөврлөд аваа явахад тохиромжтой. Хоёрдугаар бол аваачаад малчны гадаа, за байныхаа гадаа аваачаад сүрлүүлээд малаа угаах, тарилга хийх ийм ач холбогдол энэ хашаанд бол маш их байна. За бид нар бол сая ингээд яриад эхний ээлжинд сөнгөл чиглэлийнхаа малчтынхаа тарилах, мал угаалганд ашиглая гэж ингэж үзэж байна. За энэ хашааны чанар байдлыг харахад бол маш их чанартай ийм хашаа байна. Энийг бол бид нар бас үр дүнтэй малчтай хэрэгжилж ашиглана гэж үзэж байна. Энэ үеэр Мерсикор Монгол олон улсын байгууллагын LTS 2 буюу гамшигын эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2 төслийн хүрээнд хийгдэж байгаа онцлог ажлуудын талаар танилцуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Ховд аймагт төслийн хүрээнд хийж байгаа хөрөнгө оруулалтаас гадна сүүлийн 2 жилд 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэгийг шууд үзүүлээд байна. За Мерсикор олон улсын байгууллага гамшигын эрсдлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд 2015 оноос хойш Ховд аймагт ажиллаж байгаа. Ер нь зуд болох магадлал их Ховд аймгийн 14 суманд бид нар хөтөлбөрийнхаа хүрээнд гар утасны мессежээр багийн түвшний мэдээлэл авах, тэгээд гамшигын төлөвлөгөөний яг зуудын хэсгийг нь олон улсын стандартад нийцүүлж өөрчлөх, тэгээд зуудын номыг түгээх гэдэг ийм олон ажлууд хийгдсэн. Энэний зэрэгцээ яг гамшигаас үүсэх сөрөг нөлөөг урт хугацаанд бууруулах чиглэлээр шууд хөрөнгө оруулалтууд бол хийгдэж байгаа. Ховд аймагт бид нар өнгөрсөн жил баруун 5 сум дундын нөөцийн агуулгыг 50 саяар засч өгсөн, бас 5 худаг гаргаж өгсөн, нийтдээ 100 саяын хөрөнгө оруулалт хийсэн бол энэ жил бид нар 7 суманд энэ зөөврийн хашаа өгж байгаа. Дээр нь бид нар онцгой байдлын ерөнхий газрын нөөцийн агуулгын яг хүнсний хэсгийн 30 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр засах гэж байна. Бас Дарив суманд отрын бүс нутагт 60 га газарт хашаалт хийх, бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна. Ингээ бодохоор бидний яг төслийнхаа хүрээнд хийж байгаа нийт хөрөнгө оруулалтаас гадна шууд дэмжлэгийг бол Ховд аймагт зөвхөн 220 сая төгрөгийг сүүлийн 2 жил оруулаад байна. Мал эмнэлгийн зориулалт бүхий 25 тал зөөврийн хашааг Ховд аймгийн хан жаргаланд Ховд горшоо Инх Куб компани хамтран хийж гүйцэтгэсэн байна. Хашаа маань өөрөө 25 тал хашаа байгаа. Үүнд нь хаалга хүзөвч, зүүн баруун хасавч, тэгээд малын мэс заслын хашаа гэсэн үндсэн бүрэлдэхүүнээс бүрдээд нийт 25 тал хашаа байж байгаа. Хашаа маань нийтдээ 800-аас 1000 багтах хэмжээний хашаа болж байгаа. За хашааны маань нийт төсөлт өртөх нь бол нэг хашаа нь 5.8 сая төгрөгийн гүйцэтгэлээр хийгдэж байгаа. Нийт 7 хашаа маань 37 сая төгрөг болж байгаамаа. Зөөврийн хашааг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд аймгийн засаг дарга Галсан Дондог, аймгийн засаг даргын орлогч Батсүх, Мерсикор Монгол олон улсын байгууллагын санхүүгийн захирал Оюун Дэлгэр, гамшигын эрсдлийг бууруулах хөтөлбөрийн менежер Инх Туяа, баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газрын дарга Алтан Батралт болон төслийн зорилтод 7 сумын засаг даргын тамгын газрын дарга нар сумдын мал эмнэлийг үржлийн албаны дарга эмч мэргэжилтнүүд оролцсон юм.